Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг таймлаг хүргэе. Пош ус хилийг бэхжүүлж байгаа юм байна. За Оросын холбооны улстай хил зарлагдаг хил дээрээ ми нэмж байрлуулж байгаа юм байна. За ингээх басан шалтгаан нь Оросын холбооны улсын Украинд явуулж байгаа дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотойгоор хилийнхаа шугамуудыг бэхжүүлж чангатгаж байгаагаа Пош эрх баригчид мэдэгдэж байна. За Варшавын эрх баригчдын мэдгснээр өнгөрсөн оны 11-р сард баригдаж эхэлсэн хамгаалтын хаалт гэж нэрлэгдсэн зүүн бамбай төслийн хүрээнд минтэй талбайг нэмж барьж байгаа юм байна. За энэхүү төслийн ажил нь жилийн турш 7 хоногийн 7 өдөр хийгдэж байна. За энэ хаалт нь Оросын Калининградын зэрэгэлдэх Пошин хилийн дагуу Балтийн тэнгис хүртэл 20 км үргэлжилнэ. Поши армийн хэвлэлийн ажилтан Карл Крановскийн мэдгдснээр шинэ коридор нь хүчээ харуулах зорилготой бид хилээ хамгаалж байна. Украины дайны үеэр Украинд юу тохиолдсныг бид харсан. Тиймээс болцсошгүй халдлагт бэлэн байх зорилгоор энэхүү хаалтыг байгуулж байна гэж тайлбарсан. Politica Insight компани аюулгүй байдал олон улсын харилцааны албаны дарга Марек Черескевский энэхүү төслийн ахиц дэвшлиг сайшаасан. Бидний нүдэн дээр Евразиа шинэ хуваагдал болж байх шиг байна гэж мэдэгдээд цэргийн хүч чадлаа эрс сайжруулсан гэдгээ мэдэгдэж байгаа. За Пош нь цэргийн хүч чадлаа нэмэгдүүлж байгаа НАТО-гийн улс орнууд дотор дээгүүр байранд орж байгаа. За Пош нь хойд талаараа Оростой ялангуяа Калининград мужтай зүүн талаараа Белорустай хэрэлдэг. За эдгээр улсуудын хооронд хуурай замын нарийн коридор нь мөргөлдөөн гарч болзошгүй тохиолдолд НАТО-гийн хамгийн эмзэг бүс нутаг гэж тооцогддог Литв болон Балтийн орнууд руу орох гол зам нь болдог учраас энэ тал дээр хамгаалтаа сайжруулж байгаа юм байна. За Пошин үндэсний батлан хамгаалах амын төрийн нарийн бичгийн дарга Сезари Томечкийн мэдгдснээр зүүн бамбай төсөл болон Белорусын хил дагуух төслийг 3 жилийн дотор дуусгах төсөлд Европын холбооны орнуудаас хандив өгсөн байгаа. За үүнийг хандуудыг бүгдийг нэмэх юм бол тэрбумаар санхүүжилт авч чадсан. 3 дугаар сард Пошин батлан хамгаалахын Европын хөрөнгө оруулалтын банк уг төсөлд 1 тэрбум евро зарцуулах зарчмын хувьд зөвшөөрсөн тохиролцоог мэдэгдэж байсан. За мөн төсөлд танк эсрэг үсэх хаалт бэхлэгээтэй хорогдох байр бункерийн сүлжээ бас барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. За өөрөөр хэлбэл ойрын хугацаанд Оросын холбооны улстай холбогдуулан дайн бүхий байдал үүсэж байгаа гэж Европын орнууд үзэж байгаа учраас бэлтгэл ажлаа ихээхэн хангаж байгаа юм байна. За өөрөөр хэлбэл энэ батлан хамгаалах хүчин чадлаа сайжруулах, за мөн дотоодын нийт бүтээгдэхүүнээс батлан хамгаалахад зарцуулж байгаа зардалаа эрс нэмэгдүүлэх гол шалтгаан болж байна. За өөрөөр хэлбэл Европод дараагийн дайн дэгдэж магадгүй гэдэгт Европын орнууд ихээхэн итгэлтэй байгаа нь энэхүү томоохон хэмжээний батлан хамгаалах чиглэлийн төслүүдийн бүтээн байгуулалтаас харж болохоор байна.